Амрыг ирийн үзэгчдээ та бүхэн сайхан амарцгааж байна уу? Дуулга студийн уран бүтээлчид эх орны төлөө нэвтрүүлгийнхээ ээлжид дугаарыг Зэвсэг түвшний сургалтын нэгдсэн төвөөс эхлүүлж байна. Тэгэхээр 2016-аас 17 оны Зэвсэг түвшний сургалтын нэгдсэн хөтөлбөр төлөвлөгөөний дагуу Зэвсэг түвшний хуурай замын цэргийн командлалд багтаж байдаг зарим анги байгууллагууд маань салбар бүрээрээ хаврын дадлаг сургуулаа амжилттай базааж байна. Тэдний нэг бол зенитчин цэрэг дайчид юм. Энэ онд цэргийг агарын довтлогооноос эсэргүүцэх хамгаалах цэрэг үүсэн байгуулагдсны 80 жилийн ой тохиож байгаа юм. Ингээд бид нэвтрүүлгийнхээ эхэнд зенитчин цэрэг дайчдынхаа үүрэг гүйцэтгэлээс та бүхэндээ хүргэе. Хаврын урт өдрүүдэд Зэвсэг түвшний анги салбар бүр дадлаг сургуулаа базаахаар Зэвсэг түвшний сургалтын нэгдсэн төвийг зорино. 5 толгой гэх энэ хөндий бол олон зуун цэрэг эрсийн эрбэр хүч хөдөлмөр шанцыг сорж байдаг газар юм. Цэлмэг хөх тэнгэрийн харуул гэгддэг зенитчин цэрэг эрс энд бэлтгэлдээ гараад нилээд хэд хонжээ. Бид бэлтгэл сургуулийнхын дундуур болон мөн буудлагатай үеэр нь очив юм. Энэ жилийн хээрийн гаралтуудын онцлог нь бүх төрөл мэргэжлийн цэргүүд нэгдсэн байдлаар нэгдэж явуулж байгаагаараа онцлогтой. Тухайлх юм бол бүх артиллерчид 120 дугаар ангийг төсгөлж, бүх зенитчид 326 дугаар ангийг төсгөлж, бүх хиймчид 119 дугаар ангийг төсгөлж, бүх инженерийнхэн 14 дугаар ангийг төсгөлээд ингээд нэгдсэн байдлаар хээрийн гаралтанд гарсан байна. Өнөөдөр бүх хээрийн дадлаг сургууль амжилттай явагдаж байна. 1937 оны 4-р сарын 6-нд бүх цэргийн жанжин дэмдийн тушаалаар агарын дайсныг эсэргүүцэх их бууны тусгай 10-р батраг Баян түмэн дэх 2-р морьт корпусыг анх байгуулснаар зенитчин цэрэг дайчдын түүхийн эхлэл тавигдсан гэж үздэг юм. Ангийн үе үеийн удирдлага ахмадууд жил бүрийн зенитийн хээрийн гаралттай танилцаж буудалгаа үзэн хямраа сэргэн. Удахгүй одоо 4 сарын 6-нд болох манай төрлийн цэрэг анх үүсч байгуулагдсан 80 жилийн ойгоо тэмдэглэхээр дадлаг сургууль хийгээд гарсан анги дээрээ ирчгээд байна. За манай анги одоо энэ төрлийн цэрэг байгуулагдаад 80 жил болж байгаа юм. 2 удаагийн дайнд одоо оролцож явсан ийм түүхтэй. Энэ төвсглийн анхных нь материал дарга 1979 онд хэдэн жил өнгөрсөн байна да. Энэ зориулт нь танкын ороонд зориултай. Танкын анги салбарыг агарын төлөвлөгөөс хамгаалах ийм үүрэгтэй анги баггүй юу. Тэгээд одоо энэ бол нэлээд хэд байна л да. За тэр цаатлынх нь Пу 12 гэдэг техник юу гэх юм бол энэ даргыг удирдах байрна. За энэ техник бол явдал дундаа энэ дээдлийн 10 дахиад антийн ажлаа цээлээ бариад 4 гол төмрөөр зэрэг галлаад ингэж явдаг. Маневр сайтай, хурц сайтай ийм одоо хүчирхэг техник байгаамаа. Үнэхээр одоо ингэ хараад дотор нь суугаад явж ирсэн нэг бодоход бол үнэхээр сайхан сэтгэл хөдлөж ярахна. Нэг жилийн цэргийн албыг сонгон энэ ангидаа зенитчин дайчин болж алба хааж буй залуусын хувьд захирагч дарга нарынхаа өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэн богино хугацаанд хурдтай байж буугаа эзэмшснээр агарын дайснаа устгаж чадна. Бууг бол одоо нэг буун дээр одоо 23-ны тоот 5 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Наавд чиг хараад чин баруун зүүн сумлагч тоотын дарга гэсэн. Энэ 5 хүний харилцаа ажиллагаа нэгдсэн нэг хүн шиг байж чиж одоо цээл дайсныг устгах гэм хүчин чадлын илүү одоо юу болж өгдөг, бичиж өгдөг. Тэгээд энэ хүмүүсийн хоорондын харилцаа ажиллагаа багаар ажиллах одоо коллектив нь сайн байж ижил дайснаас устгаж чадна. Цэргүүд одоо анхан шатны бэлтгэлд хамрагдаад ирдэг. Тэгэхдээ одоо цэргүүдийн одоо анхан шатны бэлтгэлд нь сургаад за тэгээд тэгсний дараагаар одоо цэргийн мэрэгжлийн бэлтгэл гэдэг хичээлийн бас давхар ордог биднээс. Тэгээд мэрэгжлийн бэлтгэл гэдэг нь одоо энэ хөө бууз хэсгэл дээр бүх одоо мэрэгжлийн талаар бүх эд ангиудын одоо зааж зөвлөдөг. Тэгээд одоо цэргүүдэд хэл захих юм бол одоо биднээс мэрэгжил угаасаа маш бахархууштай мэрэгжил. Тэгээд биднээс одоо агарын цээлийг одоо устгах үүрэгтэй. Тийм учраас одоо цэргүүдэд биднээс ямх дээшэл гэж ер нь хэлэх дуртай та ер нь. Ямх дээшээ одоо зенитчин гэдэг албан тушаалтангууд ер нь одоо ямар нэг юмны оргил байдаг тэгж л хэлэх юм шиг дуртай. Ийхүү нөрийн хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэхээр цэргийг агарын довтлогооноос эсэргүүцэн хамгаалах цэрэг дайчдын маань буудлага эхэллээ.
Галын үүргийг гэхээсээ илүүтэйгээр тактикийн ажиллагааны хувилбарыг боловсруулах тал дээр анхааран ажиллах нь тэдний гол үүрэг байдаг. Зенитчин дайчдын буудлагыг Батлан хамгаалахын сайд Бат Эрдэнэ зэвсэг түвшний жанжин штабын дарга дэслэгч генерал Даванар үзэж сонирхон хангалттай сайн үнэлгээг өгч зенитчин дайчдаа их урам зориг өглөө. Тэр бол ер нь энэ чин цэргийн хөдөлмөр гэдэг чинь их амаргүй ийм одоо хөдөлмөр л дандаа одоо галт хэрэгсэл аюултай дээр нь одоо энэ машин техник тоног төхөөрөмж машин техник гэдэг чинь дандаа одоо хүнд даацын харах орчин юм нь хязгаарлагдмал ийм нөхцөлд одоо ажилладаг. Тэгээд цаг агаарын одоо орчин нөхцөлийн тийм хүндрүүлсэн нөхцөлтэй одоо хүйтэн салхитай шуургатай тоос одоо шороо ихтэй тэгээ олон хүн одоо энэ ажлыг уялдуулж одоо ажилладаг учраас цэргийн энэ сургуульд бэлтгэл хөдөлмөр гэдэг бол амаргүй л дээ. Тэгээд тийм учраас харьц сонгуул одоо гайгүй сайхан зохион байгуулад чигчигтэй юм одоо зөвлө явуулж яах гэж ингэж үзэж байна да. Сургуулийн жилд бас нэг томоохон арга хэмжээ болохоо зэрэг зэвсгэгчний зэргийг агрын тусгай хамгаалахын дарга нарын цугларалт давхар зохион байгуулагдж байна. За ингээд зэвсгэгчний ангиудаас ирсэн одоо бие өрөлтхүүн дээр нь одоо Улаанбаатар цэрэг өрөөний ангиудын зенитийн хэрэгслүүд мөн Батлан сургуулийн одоо сонсогч нар сургууль таталгаан бас хамтран нэгдсэн байдлаар зохион байгуулж байгаа юм онцлогтой байна. Энэ онд түүхт 80 жилийн отыг золгож буй зенитчин дайчид маань баярын хурлаахийн алдраг авьяага мөнхлөн цаашид энэ төрлийн цэргийг хөгжүүлэх тал дээр санал бодлоо хуваалцсан туршлага сургамжаа солилцсон юм. Монгол улсын зэвсэг түвшинд цэргийг агаарын давталгаанаас эсэргүүцэн хамгаалах цэргийн оруулсан хувь нэмэр гэдэг нөр их билээ. 2010 оноос 10 оны 5 сараас хойш зэничтэй холбоо үүсгэн байгуулгаснаас хойш Ахмад үеийнхэн болон залуу үеийнхэн хооронд хамтын ажиллагааг нэгтгэх, үеийнхэндээ бас үлгэр дураад болох үйл ажиллагааг нэг зохион байгуулсан. Мөн түүчний Ахмадуудын одоо ахуй амьдрал, тийм ээ эрүүл энэ талаас бас нэг анхаарч явсан. Бас одоо зовсон зүдэрсэн, ядарсан энэ үед нь бас сэтгэл санааны болон эдийн засгийн дэмжлэгийг үзүүлж ирлээ. Мөн түүнчлэн бас энэ бусад холбоодуудтай хамтарч одоо Ахмадын чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх энэ ажлыг бас зохион байгуулж ирлээ. Түүнээс гадна энэ манай зэничтэй холбоо цэргийн төв музейд бас зэничний түүх дурсгалын үйл уламжлалыг бас харуулсан тэнхим нээж байна. Мөн цэргийн зэвсэг техникийн одоо үзмэр бэлтгэж байна. Ийм ажиллагаанууд явуулж байна. Хорой замын цэргийн томоохон одоо төрөл цэргийн нэг цэргийг араан давталгаанаас хамгаалах цэргийн 80 жилийн энэ өдрүүдэд тохиож байна. Монгол улсын зэвсэг түвшнийг хөгжүүлэх цэргийг араан давталгаанаас хамгаалах энэ нөр их ажлыг 80 жилийн хугацаанд гүйцэтгэж ирсэн бүх үеийн зенитчид, ахмадууд, энд алав хааж ирсэн цэрэг төрүүч, мөн одоо ажиллаж байгаа офицер, ахлагч, ажилчин албаагч, дөрүүс байлагчдаа 80 жилийн баярын мэнд хүргэж аз жаргал, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Ардын цэрэг түүхтэй мэндэлж элмингэнэ агдрамандуулж асраа сомондэсэж бөмбөгсөрөө Ийхүү Монгол улсын зэвсэг түвшний хорой замын цэргийн командод багтаж байдаг. Цэргийг агаарын давталгаанаас эсэргүүцэн хамгаалах цэрэг үүсгэн байгуулагдсны 80 жилийн ойн хүрээнд бас мөн одоо зэвсэг түвшний сургалтын нэгдсэн төлөвлөгөөний хүрээнд Монгол улсын зэвсэг түвшний бүх цэргийн ангийн одоо зенитчин дайчид маань нэгдсэн байдлаар энэ жил дадлах сургуулаа амжилттай хийж гүйцэтгэлээ. Энэ жилийн нэгэн онцлог нь бүх одоо зенитчид маань одоо гар нийлэмжтэй ажиллагаагаар энэхүү одоо дадлах сургуулийг бүрэн хэмжээнд өргөн хүрээтэйгээр зохион байгуулсан нь онцлогтой болж байгаа юм. Арасалтай
зэвсэг түвшний цогтод ажтаа Дон түүхтэй хорон мэн Дотлон эрэлж агарын дасныг Дөлгөөний хурдаар илрүүлж Даран устж мөнхийн зэрэгчд Үндэ их орноос илүү үнцэнтэй юм гэж юу байх вүлээ? Хайрах чулуунд хүртэл торгон элс шиг санагддаг эх орн минь та. Энхчингийн наран дор мөнхчин мандах болтугай. Халуу жанжин жамингийн лавсурм. Эх орны төлөө нэвтрүүлэг Өмнө Говь аймагт ажилласан албан томилтоор үргэлжилж байна. Тэгэхээр өнгөрөх 3 дугаар сарын 28-ны өдөр Өмнө Говь аймгийн Далан задгад суманд байрлах зэвсэг түвшний 167 дугаар ангийн албан тушаалын байранд галт төмөр гарч тус байранд амьдарч байсан 9 цэргийн албан агчийн гэр бүл орон гэргөө олж өмсөн хувцснаас өөр зөвлөгөө үлдсэн харамсалтай үйл явдал болсон юм. Тэгэхээр Батлан хамгаалахын сайдын тушаал гарч дээрх цэргийн албан агчдын гэр бүлд өргөө цагаан гэр олгох ажлын хэсэг томилогдсон. Тус ажлын хэсгийг Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга Батвилэг ахлан Өмнө Говь аймагт ажиллалаа. Гал төмөр орон нутгийн цагаар өглөө 9 цагт гарсан байна. Гал унтраахад Өмнө Говь аймгийн онцгой байдлын 30 гаруй алба хаагч 8 техник хэрэгсэлтэй 7 цаг өрг гүйцэтгэж галыг бүрэн унтраажээ. Гал төмөрт өртсөн уг байранд зэвсэг түвшний 167 дугаар ангийн 9 айлын 27 хүн амьдардаг байсан бөгөөд гал гарах үеэр уг байранд байсан хүүхэд иргэдийг аварсан 2 иргэн хөнгөн төлөгдөж эмнэлгийн тусламж авчээ. Гал төмрийн гамшигын улмаас амьдрах орон бариг болсон 9 өрхөд Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга Хурандаа Батвилэг 5 хантай гэр гардуулан өгч мөн үеэр Өмнө Говь аймгийн засаг даргын тамгын газрын хамт олон нэг өдрийн цалингаа хандвилсан юм а. Өмнө Говь аймгийн нутгийн зөвлөл Далан задгад сум аймгийн иргэдийн төлөөлөгч зүгээр нөгөө ард иргэдийн төлөөлөл болсон. Тэгээ хувийн хвшил Өмнө Говь аймгийн хувийн хвшлийн байгууллагуудаас сайхан тэмдэглэлцээ өгсөн. Тэр болгонд баярлалт талархаж байгаа явах нэг удаа илэрхийлээ. Сайхан сэтгэлтэй хүмүүс өчнөө таарсан. Сайхан тусалцаа үзүүлсэн хүмүүс өндөө бий. Тэр болгонд баярлж байна. Батлан хамгаалах яам зэвсэгчин манай дээд байгууллагууд мөн анги байгууллага маань ч гэсэн бас бидэнд сэтгэлийн дэм өгч ингэж өргөө цагаан гэрээ бэлгэлж чадна одоо баяртай байна. Мөн дээрээс нь хэлэхэд аймаг орон нутгийн юунаас оюун чулуун захиралтай 1-р бүрэн дүнд сургууль, лаборатори сургуулийн хамт олон бас миний гэр бүлийн одоо энэ юугаас сэтгэлийн дэм өгч одоо тусалсан энэ байгууллагын хамт олонд хүн баярлахын зүйтэй мөн. Тийм манай нөхөр содоо олцод өрг гүйцэтгэж байгаа. Манай ам бүлд бол гурлаа. Энэ байранд бол 9 айл идэг бас. Нөхөр мэдсэн. Тий. Сэтгэл санаа айл болох 50 байлахыг л хичээж байгаа шүү дээ. Бас санаа зовчлох. Зэвсэг түвшний нийт хамт олон бүрэлдэхүүн чин сэтгэлийн бэлэг болгож өргөө цагаан гэр бүлгэсэнд баяртай байна. Энэхүү гал төмрийн хохирол гал гарсан шалтгааныг тодруулахаар албаны хүмүүс ажиллаж байна. Нутгийн удирдлагууд удахгүй эдгээр айлын хашаа хатгах газрын асуудлыг шийдвэрлэж өгөхөө энэ үеэр илэрхийллээ. Одоо аймгийн удирдлагууд бол анги байгууллагын үйл ажиллагаа энэ бүх юм дээр маш ойрхон дэмжиж ажиллаж байгаа. Ямар ч үсэн одоо энэ 9 айлд эхний ээлжинд гэр барих хашааны 9 айлын газар олгохоор шийдвэрлэгдэж байна. Аймаг орон нутаг албан байгууллагууд, зэрэгцсэн байгууллагууд, цагдаа, хууль, онцгой байдал гээд бүхэл хилийн зэргийн анги гэл бүхэл байгууллагууд бас тусламжийн гараа сунгалаа. Энэ байгууллагуудтай зэрэгцээд одоо өнөөдөр аймаг орон нутгийн жирийн авд иргэдчихсэн. Одоо энэ төв дээр байдаг зах дээр суудаг лангуу түрээслээ сууж байгаа хүмүүс хүртэл одоо орлогоосоо ханд тусламж өргөөд дээрээс нь одоо 7 нийт 9 айлын 7 хүүхэд байсан. 7 хүүхдийг хамгийн түрүүнд одоо өмс хувцастай болгоод хувцлаад гэдэг юм. Ийм байдлаар одоо юу Монгол хүний сайхан сэтгэл гаргаж бас сэтгэлээр өчтөр эд материал өчтөр өнөөдөр хүртэл байнгын тусламжийн гараа сунгасаар байна. Бидний сурвалжлахаар очихоос хэдхэн хоногийн өмнө Өмнө Говь аймгийн ихэнх сумдад цасан шуурга басны улмаас 4 сумдад хэдэн зуун мал болоод 50 гаруй хүн сургаггүй алга болж аймагт онцгой байдал зарлжээ.
Энэ үеэр зэвсэг түвшний 167 дугаар анги шаардлагатай арга хэмжээг авч хүн хүч техник хэрэгслийг гарган сургаггүй болсон хүмүүс мал зочирч болох аюулаас урьдчилсан сэргийлж дэмжлэг үзүүлсэн талаар аймгийн засаг дарга Наранбаатар Батлаамгалах яамны төрийн нарийн бичгийн даргатай уулзах үеэр онцолж байсан юм а. Батлаамгалах яамны төрийн нарийн бичгийн дарга Хурандаа Батүлгээр ахлуулсан энэхүү томилтын бүрэлдэхүүн зэвсэг түвшний 167 дугаар ангийн харьяа говийн бүсийн сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцаж ангийн удирдлагуудад бас тодорхой үүрэг чиглэл өгсөн юм а. Энэхүү сургалтын төв нь Өмнөговь аймгийн Далан задгад сумаас 15 км-т байрладаг юм байна. Энэхүү сургалтын төв нь Герман технологи бүхий модулийн системээр угсрагдсан 3 блок хэсэгтээ 2 давхар модон барилга өгөөд 200 цэргийн албаагч улирал харгалзахгүй байнгын сургалт явуулах тусгай зориулалтаар баригджээ. Тус сургалтын төвд цэргийн хүрээний сургалт дадлага, цэрэг стратегийн чиглэлээр явагддаг бүсийн хэмжээний сургалт, гэрээт болон хугацаа цэргийн албаагчдын дунд явагддаг сургалт бэлтгэл, говийн бүсийн тамгын дарга нарын цугларалт, багийн засаг даргын уулзалт зэрэг дан ганц Өмнөговийн цэргийн хүрээнийхэн бус бүхий л бүрэлдэхүүн хамрагдах боломжтой гэдгээрээ онцлог ач холбогдолтой. Батлаамгалах яамны цэвэр хөрөнгө оруулалтаар 2006 оны 3 дугаар сард говийн бүсийн сургалтын төв нэртэйгээр манай сургалтын төв үйл ажиллагаа явуулж ирсэн байгаа. Сэлэг сургуулийн бэлтгэл ч юм уу тийм ээ. Гадаадын Америк Монголын хамтарсан сургуулиуд, Энтэх Монголын хамтарсан, Катар Монголын хамтарсан сургуулиудыг явуулах бололцоотой гэсэн урдсан одоо тийм төлөвлөгөөтэйгээр энэ сургууль явуулах үйл ажиллагаа явуулах боломжтой гэж үзэж байгаа. Говийн бүсийн сургалтын төвийн барилгын гүйцэтгэгч компаниар Иса Хаус компани ажиллажээ. Өнгөрөх онд зэвсэг түвшний хөгжлийн сангийн нэмэлт санхүүжилтээр зэвсэг түвшний 339 дугаар анги, дээрх сургалтын төвийн дотор халаалт, гадна дулаан, халаалтын зуухны барилга, халаалтын зуухны тогоо тунаг төхөөрөмж, буудлагын талбайн удирдлагын хяналтын байр, буудлагын талбайн хэсгийн удирдлагын байр, 16 автомашины гараж, гадна цахилгаан хангамж гэсэн ажлыг хийж гүйцэтгсэн байна. Энэхүү сургалтын төв нь дэлхийн жишгт нийцсэн төвлөрсөн халуун хүүтэй устай аймгийн нэгдсэн эрчим хүчтэй холбогдсон гэд сургалт бэлтгэл зохион байгуулахад аймгаас хараадах бус өөрсдийн нөөц бололцоон дээр тулгуурлан цогц үйлчилгээ явуулах боломжтой хэмээн ангийн удирдлагууд илэрхийлж байсан юм а. Өдөрч та бүхэнд Өмнөговь аймагт ажилласан албан томилтын сурвалжлагаа хүргэлээ. Эх орны төлөө нэвтрүүлэг үргэлжилж байна. Батлаамгалах зэвсэг түвшний хууль эрх зүйн шинжилгээний хүрээнд Хураа замын цэргийн командлал, агарын цэргийн командлал биедан үйл ажиллагаагаа өргөжлүүлэх болсон юм. Үүний хүрээнд өнгөрөх 7 хоногт тус командлууд эрхэмлэн хүндэтгэх оройн дээд шүтэн байлдааны тугаа гардаа авлаа. Монгол Улсын засгийн газрын 2016 оны 191-р тогтоол, Батлан хамгаалахын сайдын 2016 оны 31, 32 дугаар тушаалаар зэвсэг түвшний бүтцэд Хураа замын цэргийн болон агарын цэргийн командлыг байгуулж, бие даасан үйл ажиллагааг явуулах нөхцөлийг нь үе шаттайгаар бүрдүүлж байгаа. Үүний илэрхийлэл болгож, командлуудад төрлийн цэргийнх нь байлдааны туг гардуулах ажиллагаа өнгөрөх 7 хоногт боллоо. Байлдааны туг нь цэргийн ангийн дайчин уламжлал, эх орноо хамгаалах харин үүрэг, цэргийн нэр төр, алдар гавьяаны илэрхийлэл хэмээгддэг юм. Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичиг 2015 онд батлагдсан. Түүнд нийцүүлэн батлан хамгаалах тухай, зэвсэг түвшний тухай, цэргийн албаны тухай, цэргийн албаагчийн эрх зүйн байдлын тухай хуулиуд шинжлэгдсэн. Тэгвэл эдгээр хуулиудад тусгагдсан харилцаа зохицуулалтыг хэрэгжүүлэх ажлууд батлан хамгаалах зэвсэг түвшинд эрчимтэй өрнөж байна. Хураа замын бол агарын цэргийн командл бие даан үйл ажиллагаа явуулснаар Хураа замын цэргийн хувьд бол доод шатны нэгжээс бид нар үйл ажиллагаагаа чадваржуулах ажлыг бол доод шатны нэгжээс эхэлнэ гэж байгаа. Тийм ч учраас өнөөдөр Монгол Улсын зэвсэг түвшний Хураа замын цэргийн офицеруудын зааг хараагүйрлийг дээшлүүлэх, хүнтэй ажиллах ур чадварыг нэмэгдүүлэх гэсэн ийм том зорилтыг энэ ажлын хүрээнд дэвшүүлээд одоо бид нар үндсэндээ нэг үйлрэл бүтэн ажиллаад явж байна. Цаашдаа энэ бодлого хэвээрээ үргэлжлэх болно. Боловсон хүчнээ чадваржуулах асуудлууд яригдана. Дээж одоо бие даасан үйл ажиллагаа явуулахад олон зүйлүүд бол боловсон хүчний асуудлууд гарна. За тэрэнд бол чадваржуулах асуудлууд байх ёстой. За тэгээд урд нь хэрэгжүүлж исэн олон одоо бодлогын үйл ажиллагаанууд бий. Түүний нэг нь одоо тэр зэвсгэл техникийн шинжилэл. За ингээд сургалт датлагыг бол чанаржуулах асуудал
ер нь одоо мэрэгжлийн цэрэгт суурилсан зэвсэгт хүчний одоо үндсийг бол агаарын цэрэг эхэлчихсэн. Тэгээд энэ үйл ажиллагаа бол бодлогоо бол цааш үргэлжлүүлэх ёстой. Зэвсэгт хүчний хуурай замын цэрэг агаарын цэргээс бүрдэхээр хуульчлан баталгаажсан. Тиймээс төрийн цэргийн байгууллагын цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллага болох зэвсэгт хүчний жанжин штабаас зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлал, агаарын цэргийн командлалд бие дааж үйл ажиллагаа явуулах зарим эрхийг шилжүүлэн өгч байгаа нь түүхэн тэмдэглэвчтэй томоохон үйл явдал юм. Төмөө олноо цэргийн төв Госовтал хэмээн алдаршсан Алтан гадас одонд цэргийн төв эмнэлэг өнгөрөгч 7 хоногт Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар цэргийн гавьяаны улаан түгийн одонгоор шагнагдлаа. 1921 оноос хойш үүргээ нэр төртөө гүйцэтгэж ирсэн тус ангийн алба хаагчд маань ийхүү хошоо одонд анги боллоо. Байгуулагдсан цагаас цэргийн алба хаагчдад төдийгүй ард иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж ирсэн хошоо одонд тус эмнэлэг улс орны хэмжээнд нийтийг хамарсан гамшиг осол өвчлөлийн үед улсын эрүүл мэндийн салбарт томоохон дэмжлэг үзүүлж ирсний сацав. 1939 оны халахын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайнд Монгол ардын цэргийн бүрэлдэхүүнд оролцож үүргээ амжилттай биелүүлж ирсэн түүхтэй бөгөөд шин цагийн түүхээ амжилт бүтээлээр үргэлжлүүлж байгааг төр засаг удирдлагууд ийхүү үнэллээ. Цэргийн гавьяаны улаан түгийн одонгоор шагнагдсан. Алиг болсон Монгол улсын ерөнхийлөгч дахиагийн Зэвсэгт хүчний хууль эрх зүйн шинжилгээх хүрээнд цэргийн төв эмнэлэгт ч гэсэн хөгжлийн онцгой шат өрнөж байна. Байр байшин, техник технологи, хүний нөөцийн чадвар гэд нэгэн зууны түүхийг бичилзэж яваа хамт олонний хувьд дэвшилттэй зүйл ариун байна. Цэргийн гавьяаны улаан түгийн одонгоор шагнагдан хосууд нь тэмдэг болж байгаа энэхүү түүхэн явдлыг тохиолдуулан та бүхэндээ халуун баяр хүргье. 2016 онд цэргийн төв эмнэлгийн хөгжлийн үе шатуудын онцгой жил байлаа. Төр засаг цэргийн дэд командлын шат дараалан авч хэрэгжүүлсэн ажлуудын үр дүнд цэргийн төв эмнэлэг улсдаа тэргүүлэх эмнэлэг байх материалыг болон орчин цагийн техник хэрэгслээр хангагдаж боловсон хүчний хувьд бэхжин хөгжиж байна. Эрүүл мэндийн яамны хүсэлтээр Зүүн Бүсэн аймагуд зарим дүүргийн иргэдэд тодорхой чиглэлээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа хос дангарахтай тус эмнэлгийн эмч мэргэжилтнүүд үндсэн үүргээсээ гадна даян дэлхийд энх тайвныг тогтоох үйлсэд оролцож Монгол улс зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг өндөр түргэн үүргээ чадварлагаар гүйцэтгэсээр байна. Үзэгчтэй эх орны төлөө нэвтрүүлэгтэй хамт байна. Үргэлжлүүлэн салбар төрөнсөн мэдээллийг хурангуйлан хүргэе. Батлан хамгаалахын сайд Баатэрдэн зэвсэгт түвшний жанжин штабын дарга дэвслэгч генерал Даванаар өнгөрөгч басан гарагт зэвсэгт түвшний сургалтын төв болон зэвсэгт түвшний 345 дугаар бригадын үйл ажиллагаатай танилцлаа. Манай улсын цэрэг дайчдын дэлхийд гардаг хаалга гişилжүүлэх бүс нутгийн уг сургалтын төв жилийн 4 улиралд цэрэг дайчдын мэлэг дадлах ур чадварыг нэмэгдүүлж ирсэн газар юм а. Эмхлэн байгуулагдаад удаагүй байгаа зэвсэгт түвшний 345 дугаар бригадын өмнө штабын байрнаас эхлээд бүтээн байгуулалтын олон 10 ажил хүлээгдэж байгааг бригадын захирагч бригадын генерал Ганс Илэм салбарын удирдлагуудаа энэ үеэр илэрхийлээд тодорхой санал шийдвэрүүдийг сонсон үүрэг чиглэл авлаа. 5 толгой дахь зэвсэгт түвшний сургалтын нэгдсэн төвийн ойролцоо барилах Алдар спорт хорооны харьяа цэрэг спорт сургалтын төвийн байр орчинтой салбарын удирдлагууд мөн танилцсан юм а. Алдар спорт хорооноос жил бүр зохион байгуулдаг зэвсэгт түвшний аврах шалгууруулах өвлийн 3 төрөлт зуны 5 төрөлтийн тэмцээн уралдаанд зохиогдож ирсэн энэ газрыг спортын томоохон цогцлбор болгон өргөжүүлэх саналтай байгааг Алдар спорт хорооны дарга Хурандаа Өсөх баяр танилцууллаа. Ус цахилгаан зэрэг дэд бүтцийн асуудал нь бүрэн шийдэгдсэн дээрх цэрэг спортын нэгдсэн цогцлборыг шинжилэн байгуулснаар зэвсэгт түвшний цэрэг дайчд хийгээд Монгол улсаа төлөөлөн төв дэлхийд оролцох тамирчид нэмэгдэх юм. Бүгд найрамдах Беларусь улсаас бүгд найрамдах Хятад ард улсаас суугаа элчин сайдын яамнаас Монгол улсыг хавсран суугаа Батлан хамгаалахын атташе Хурандаа Якимовыг Батлан хамгаалах зэвсэгт түвшний удирдлагууд хүлээн авч танилцах уулзалт хийлээ.
Уулзалтаар хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа улам эрчимжиж хөгжих учиртайг талууд онцлон тэмдэглээд Беларусын батлан хамгаалах өөрийн академи сургуульд манай цэргийн албаагчдыг 2016 оноос сургах боломжтой тухай мэдгдсэн. Энэ дагуу манай албаагчдыг хөнгөлөлттэй нөхцлөөр сургах боломж байгаа эсхийг судалж өгөхийг Монгол Улсын зэвсэг түвшний талаас хүссэн байна. Монгол Улсын зэвсэг түвшин болоод Номхон талаа дахь Америкийн нэгдсэн улсын Тэнгисийн явган цэргийн командлал хамтран зохион байгуулж ирсэн хааны эрэлт 2017 энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургалт дадлага 15 дахь жилдээ манай улсад зохион байгуулагдана. Тус сургуулийн төгсгөлийн шатны төлөвлөлтийн хурал өнгөрөгч 3 дугаар сард манай улсад үргэлжлсэн бөгөөд сургууль ирэх 7 дугаар сарын 23-наас 8 дугаар сарын 3-ны өдрүүдэд зэвсэг түвшний энхийг дэмжих ажиллагааны сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдахаар эцэслэн шийдвэрлэгджээ. Жилээс жилд сургалт дадлагын үр дүн ач холбогдол өсч хамрагдах улс орны тоон нэмэгцээр байгаа тус сургуульд энэ жил 28 улсын 1100 гаруй цэргийн албаагч оролцохоо мэдэгдээд байна. 2 жил тутам зохион байгуулагддаг зэвсэг түвшний ангиудын хүнс хувцас шатхууны албадын дарга нарын цугларалт энэ сарын 6-наас 7-ны өдрүүдэд батлан хамгаалах яамнаа боллоо. Зэвсэг түвшний материал хэрэглэлийн хангалтын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага сэдвийн хүрээнд өрнөсөн тус цугларалтаар зэвсэг түвшний хувраа замын цэргийн командлын нэгдсэн ажиллагаа, харийн ангиудын бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлэх, сургалт бэлтгэлийн зорилтыг хангахад арга талын материал хэрэгсэл, зэвсэг техник, эрүүл мэндийн хангалтыг тасралтгүй зохион байгуулан ажиллахыг онцолж байсан юм. Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн аюулгүй байдлын сургуулийн удирдлага эрдмийн хамт олон оюутнууд аюулгүй байдлын сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чанарыг сайжруулах асуудал сэдвт эрдмийн багш чуулгана Монгол цэргийн музейтэй хамтран зохион байгууллаа. Энэ удаагийн чуулганаар оюутнуудын 50 гаруй илтгэлийг хилэлцүүлэн шалгарсан нь үндэсний батлан хамгаалахын их сургуулийн эрдмийн их чуулганд хилэлцүүлэх юм. Аюулгүй байдлын сургуулийн удирдлага энэ үеэр тэргүүний багш оюутан хамт олныг шалгаруулж 1 жилийн ажлаа дүгнэлээ. Зэвсэг түвшний жанжин штаб олон улсын улаан загалмай хороо болоод Монгол улсын улаан загалмай нийгэмлэг хамтын ажиллагааны хүрээнд зэвсэгт мөргөлдөөний хуулийн зааварлагч багш бэлтгэгт амжааг өнгөрөгч 7 хоногт батлан хамгаалах яамнаа зохион байгууллаа. Сургалтад энхийг дэмжих ажиллагаанд оролцож байсан туршлагатай 12 цэргийн албаагчид хамрагдсан бөгөөд зэвсэгт мөргөлдөөний хуулийн мэдлэгийг олгосон байна. Сэлэнг аймгийн засаг даргын тамгийн газрын цэргийн штаб, цэргийн хэрийн академи хэмээн ард олноо хүндлэгддэг зэвсэг түвшний 336 дугаар ангид 2016 оны 2 дугаар ээлжээр хугацаа цэргийн албанд Сэлэнг аймгаас татагдсан залуусаа эргэх уламжлалт арга хэмжээг өнгөрөгч 7 хоногт зохион байгууллаа. Сэлэнг аймгийн цэргийн штаб тус арга хэмжээг 2012 оноос хойш тасралтгүйгээр зохион байгуулж орон нутгийн удирдлага, цэргийн албаагчдын ар гэрийн төлөөллийг уулзуулдаг байна. Иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх, цэргийн албаагчдын алба үүргээрээ бахархах сэтгэлийг төрүүлэх, урам харилцах үндсэн зорилготой тус арга хэмжээ олон хүмүүсийн талархлыг хүлээдэг байна. Бид өөрсдийн тусгаар тогтмол, бие даасан байдал, үндэсний эрх чөлөөгөө ямагт хамгаалах болно. Аршил юмжагийн зэдэн бол. Дуулах студийн уран бүтээлчдийн бэлтгэн хүргэдэг эх орны төлөө нэвтрүүлэг маань энэ түрээд өндөрлөж байна. Эх 7 хоног шинэ мэдээлэлтэй иргэн уулзъя. Баяртай үзэгчтэй.